За сайн байна уу? Намайг Наран Заяа гэдэг. Би кендогийн спортоор 6 жил хичээлж байна. 9-р ангид байхдаа хичээлж эхэлсэн. Тэр үед би бас оройтсон гэж бодсон ч гэсэн яг тухайн үед ингээд өөрийгөө нөхийг хүсэж байсан учраас яг зоригтой хичээлж эхэлж чадсан гэж боддог. Аав маань кендогийн спортод хөтлөж оруулсан. Эмэгцэгтэй, тууштай, яс уртгунтай. Хэрвээ зориглоод яг тэр 9-р ангидаа кендогоор хичээллэг байсан бол одоо айгу ичимхий те ангидаа найз нөхөдгөө шинэ хүмүүстэй танилцаж чаддаггүй тийм л хүн байх гэсэн баг. Ер нь кендогоор ингэж хичээл эхэлсэн тэрэндээ айгу баяртай байгаа. Тэгэхээр миний багын мөрөөдөл одоо биелээ явж байгаа гэж бодож байна. Манай дүү нөгөө ер нь хичээлээс хэрчээ уцаа орлоо гэдэг байхгүй. Манайх уцыг хурааж аваад 2-7 хоног энэ төр уцаа орлоо гэнт. Яг тэр үед ингээд дүүтэйгээ харьцах харилцаа маань илүү сайжирсан. Уцны хэрэглээг хязгаарлаж авахгүй бол гэр бүлийн уур амьсгалч гэсэн тэр хэмжээгээр амьд харилцаагүй болж байгаа юм шиг санагддаг. Ер нь таны хүүхэд яг хэдэн настай байсан ч хамаагүй одоо оройтчлаа эсвэл арай ихтэй шат холоо гэж эргэлзэлгүйгээр ямар нэгэн юмар сонирхож байгаа юмар нь хичээллүүлээд дагуулад яваад үзээрэй гэж хэлмээр. За хүүхдтэй уц биш мөрөөдөл өгөөрэй.